За өнөөдөр хичээлийн амралтны эхэлчихсэн байгаа хүүхдүүдэд зориулаад сонирхолтой байх юм болов уу гэд Lollipop чихрэн хэлбэртэй дахиад шаарлаа. Манай олон жил болсон хамтрагч байгууллага тэгш дүүрэн чанарынхан маань шинэ жилийн баярыг тохиолдуулаад бяцхан үрстэй хамгийн амттай өв боломжлаа шингээсэн бүтээлч бэлгийн багцыг худалдаанд гаргасныгаа уудам гига хоёрт маань бэлэг болгон явуулжээ. Эдний гоо тазал брэнд нь ойн самартай, транс тосгүй, цэвэр чоколаттай болохоор маш гоё амттай байдаг. Айл хэдийнэ манай хоёр хүүхдийн хамгийн дуртай амт нь болсон байгаа. За тэгээд энэ завшиныг ашиглаад танаа хамт олон ч гэсэн маш их баярлалаа гэж хэлмээр байна. За одоо хоол руугаа орцгоё. 1 кг V Organic брэндийнхаа дахин гоё хэсгэн. 1 кг дунджаар нэг юм 3 мөч байгаад байдгийн. За тэгээ дахин махныхаа хайлс ясыг нь сайтар шуулж аваад маш жижиг нарийн болгож машин дах хэрэгтэй. Энэ нэрээ үнэн амар төхөөрөмж шүү. За машинцсан маха, нэг жижиг халбаг давс, нэг жижиг халбаг нутаг паприка, нэг жижиг халбаг карри, баг зэрэг орегано хийж сайтар бадаж хойж амтаж өгнө. За дараа нь бидэнд сэндвичний далах хэрэгтэй. Сэндвичний далахаа байж бол хамгийн том бөөргийн хэлбэрт оруулж аягаар ингээд дараад зүсэж өгнө. Дунджаар нэг 10 ширхэг байхад болно. За илүү гарсан захыг нь цөмөрө хаяхгүй. Үнийг гой нөгөө төхөөрөмжөөр бас машин даад далхны үүрмэг хийх болно. Дараа нь бүрж харахад хэрэг болно. Одоо бүрж харахад хэрэгтэй зуурамгаар бэлтээ. 120 г гурил, 1 халбаг нутаг паприка, баг зэргийн давс, дээр нь ус хийж ингээд зуурч өгнө. Зуураад дууссан болвол савнда хангалттай тос хийж халаана. Төрün лимоныг нөгөө махан дээр хийхээ мартсан байсан. Лимоны нисэглэн амт хоолыг маш гоё амттай болгодог. Сайтар хойлоод бэлдсэн маха сэндвичм талхан дээр нэмгэн дөрхөж өгнө. Модон халбаг юм уу заримны ишийг бариул болгож ашиглаад нөгөө талд нь бас талхаа тавиад зуурмагдаад дүүрээд талхны өрмөөрөө бүрж өгнө. За тэгээ тосоо бас нэг хит их халаасны хэрэггүй. Яагаад вэ гэвэл гадныхан хит ийм төлөнхий болох магадaltaй. Цөмөргийн зорилго бол дотор нэгээ дахиад маха болгох юм аа. За тэгээ зөөлөн галаар хангалттай шарж болсон бол ийм шаржигнуур Lollipop chicken болно. Амт гэж гоё. Сэндвичийн далах дутсан болохоор илүү гарсан маха бөөрөн хилөөд бүрээд мөн адил ингэ шарсан. Хүүхдүүд маань энээс илүү их идээд байсан. Тэр нь анханаас ингэж хийдэг байж гэж бодогдлоо. За тэгээд Lollipop тавглаад дахиад махны бөмбөлгөө гаргана. Ингэж бүрж харсан хоолтой тохирох маш гоё амттай соусны харьцааг та бүхэн зааж өгье. Амархан 3-2-1-гээ сайн чийлээд аваарай. 3 халбаг майонез, 2 халбаг кетчуп, 1 халбаг ийм үртэй гिचийг сайтар хойлох юм бол маш гоё амттай соус болдог. Сэндвич, бургер гэх мэт бүхэл юм дээр тохиромжтой үнэн дасархай соус байгаа шүү. За ингээ хоол маань бэлэн боллоо. Хүүхдүүдээ хоолндоо. Ямар гоё. Хин үгсэн? Аавынх нь хамт ажилладаг хүмүүс нэгсэн. Бас юм гоё юм зураг зурдаг юм шүү дээ. За хоол дараа идэ те. Одоогээс хоол идэж идэ. Энэ кетчуптай. Баярлаа. Амгай энэ дотор нь юу байгаа? Дахиад. Од мэ харамтай. Гэн. Баярлаа. Энэ саастын дөрөд идэнгүүд аймаг. Энэ ингээд энэ чихэр Lollipop. Чихэр биш дээ. Надад захаа. Ямар чихэр амттай? Чихэр биш ээ. Амттай юм байна уу? Энэ тавцхаа. За. Багтаа нэ жоохон ингээд хатаад Таар тоосоо гэдэг. Oo. Айса. Энэ юу вэ? Ситэм.
Сэлмэ. Энэ бол. Хатдаг байна. Тэр наач юм. Шивга. Аа, шивга. Удмаа дахиад усах юм аа. Ой. Уу. Цацсан уу удмаа? Татчих. Аав маргааш ямар бол их вэ? Тэгэхэд цааши. Чиний хамгийн дуртай загсуудаа юм уу? Ээ. Миний хамгийн дуртай бол юу вэ? Загсуудаа.